Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийнхөө энэ бичлэгтэр би яаж ухаантай маркетлах вэ? Ухаантай маркетлах 3 аргын тухай ярих хүсэлтэй байна. Бизнес эрхлэгчид маркетингаа сайн хийх юм бол бизнес хөгжинэ. Хэрвээ маркетингаа сайн хийж чадахгүй бол бизнес сайн хөгжихгүй. Тийм учраас маркетингийн ур чадварыг байнга дээшлүүлж байх нь маш чухал байдаг л да. Тийм учраас өнөөдөр би энэ 3 аргыг оруулж байна. Ухаантай маркетлах 3 аргыг оруулж байна. Энэ 3 арга танд жоохон ч гэсэн тос болно хаа гэж бодож байна. За тэгэхээр энэ 3 арга юу вэ? Эхний аргад би асуудлыг шийдвэрлэж сурах гэдэг аргыг оруулж байна л да. Хүмүүст яагаад таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах ёстой юм бэ гэдгийг маш сайн нарийн тодорхой ойлгуулах хэрэгтэй гэсэн үг л дээ. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс за би бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаж авъя гэдээ гараад худалдаж авах гэж явдаггүй. Хүмүүс юу худалдаж авдаг вэ гэвэл асуудлаа шийдвэрлэх шийдлийг худалдаж авдаг. Бид бүгдэд асуудал байдаг. Тэр асуудлаа шийдвэрлэхийн тулд бид нар шийдвэрлэх тэр шийдлийг байнга хайж байдаг. Тийм учраас та бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхаа яг ямар хүмүүсийн ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг маш сайн нарийн тусгаж өгөх хэрэгтэй болно гэсэн үг л дээ. Тэгэхээр та өөрийнхөө маркетлж байгаа тэр стилийг хараад үзээрэй. Таны маркетингт те тухайн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх шийдлийг ярьсан байна уу? Эсвэл зөвхөн бараа бүтээгдэхүүнийхаа тухай ярьсан байна уу гэдгийг сайн анзаараад үзээрэй. Хэрвээ зөвхөн бараа бүтээгдэхүүнийхаа тухай ярьсан бол тэр чинь хүмүүст хамаагүй. Тэр таны бараа бүтээгдэхүүн яг ямар хүний асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг тэр шийдлийг нь тусгаж өгснөөр та тэр тухайн бараа бүтээгдэхүүнээ маш сайн борлуулах болно. Тийм учраас дахин хэлье, хүмүүс бараа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаж авах гэж явдаггүй. Өөрт тулгамдаад байгаа тэр асуудлыг шийдвэрлэх шийдлийг хайдаг учраас түүнийг нь хүмүүст өгөөрэй гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Нэгдүгээрт хоёрдугаарт маркетингаа хийхдээ маш их урам зоригтойгоор бусдад урам зориг өгөхөөр сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр бүр бусдад хүргэх тэр хүсэл эрмэлзэлтэйгээр тэр маркетингаа хийн гэсэн үг. Үүний тулд яах вэ гэвэл 100% өөрийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээндээ итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та өөрийнхөө бараа бүтээгдэхүүнд 100% итгэлтэй байгаа бол түүнийгээ хүмүүст маш сайн хүргэж чадна гэсэн үг л дээ. Нэгсэндээ тэр бараа бүтээгдэхүүн үнэхээр хүмүүсүүдийн асуудлыг шийдэж чаднаа. Миний борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн үнэхээр хүмүүст тусалж чаднаа гэдэгтээ 100% итгэлтэй байгаа бол та түүнийг хүргэх гээд дуулгах гээд дуулгах тэ олон хүнд хүргэх тэр хүсэл эрмэлзлээр дүүрэн байх болно. Тэр чинь нэгээрээ хүмүүс түүнийг чинь хүлээж авах болно. Та итгэлтэй бол хүмүүс таны бараа бүтээгдэхүүнд итгэнэ. Итгэсэн хүмүүс худалдаж авдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ та жоохон ч гэсэн зарим хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх байх, заримынх нь мэдэхгүй гэсэн тэр жижигхэн эргэлзээ үүсчил байгаа бол түүний чинь бас хүмүүс мэдэрнэ гэсэн үг. Тэр хэмжээгээр хүмүүст та эргэлзээ үүсгэн, эргэлзээтэй хүмүүс худалдаж авдаггүй. Тийм учраас та өөртөө бодоод үз. Хэрвээ та бараа бүтээгдэхүүн худалдаж авах гээд дэлгүүрт ч юм уу айлны газар явж байгаа бол хэрвээ жижигхэн эргэлзээ үүссэн тохиолдолд та мэдээж шууд худалдаж авдаггүй. Яагаад гэвэл за судалж үзье, харж үзье, бодож үзье, өөр юм гараад ирчих юм бэлөө гэд өрөөсө худалдаж авдаггүй шүү дээ, тийм ээ. Харин энэ л миний асуудлыг шийдвэрлэх юм байна. Миний хайгаад исэн юм яг энэ байна гэсэн тохиолдолд түүнийг шууд худалдаж авдаг. Тийм учраас хэрвээ та өөрөө эргэлзээтэй бол хүмүүсийг эргэлзүүлнэ. Хэрвээ та өөрөө итгэлтэй байгаа бол хүмүүст итгэл төрүүлнэ. Тийм учраас та өөрийнхөө бараа бүтээгдэхүүн 100% итгэлтэй байна уу? Үгүй бол түүнийг бушуухан засаж залруулаараа. Хэрвээ тийм бол маш сайн хэрэг. За ингээд ухаантай маркетлах 3 дахь аргад би юу оруулж байна вэ гэвэл таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахд амархан байна уу? Нэгсэндээ та өөрийнхөө бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаж авахд маш амархан болгоно гэсэн үг. Жишээлбэл та онлайн бизнес эрхэлдэг бол таны вебсайт руу ороод тийм ээ. За энэ бүтээгдэхүүнийг худалдаж авахд яаж худалдаж авах нь маш амархан маш энгийн алхмуудаар бүрдсэн тийм ээ. Өөрөөсөө худалдаж авахд маш амархан байгаа тохиолдолд хүмүүс орлоо, таалагдлаа, итгэлээ шууд худалдаж авахд амархан байна гэсэн үг.
Хэрвээ ямар нэгэн жоохон дунд нь саад бэрхшээл учрах юм бол шууд гаргаад явна гэсэн үг л дээ. Өмнө нь бараа бүтээгдэхүүн ховор байсан үед бол хүмүүс таарсныгаа худалдаж авдаг байсан. Яг энэ таарсан дээр нь худалдаж авахгүй дараа байхгүй болчихно гэдэг үүднээс худалдаж авдаг байсан. Одоо бол бараа бүтээгдэхүүн үйлчилгээ шиг их юм байхгүй, сонголт маш их болсон. Хэрвээ ямар нэгэн байдлаар таалагдахгүй бол дараагийнх нь байнга байж байдаг учраас хүмүүс бол нэг бараанаас нөгөөдхийн хооронд руу бүр чөлөөтэй хурдан сэлгэж чадна. Хэрвээ таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахд жижигхэн саад тулгархал юм бол шууд гараад явна. Тэнд амархан худалдаж авахад амархан тэр бараа бүтээгдэхүүнийг тархины зовлонгуугаар шууд худалдаад авчихна, тийм ээ. Тийм учраас худалдаж авахд маш энгийн амархан болгож өгснөөр та илүү бараа бүтээгдэхүүн борлуулах болно. За тэгэхээр энэ 3 аргыг өөрийнхөө бизнест хэрэгжүүлээрэй. Тэгээд хэрэгжүүлээрэй. Өөрөөсөө өнөөдөр асуугаараа энэ 3 асуултыг миний бараа бүтээгдэхүүн ямар асуудлыг шийдвэрлэж байна вэ? Энэ асуудлыг шийдвэрлэх шийдлийг би маркетингтаа хэрэгжилж байна уу гэдгийг өөрөөсөө асуугаараа. Үгүй бол шууд засаж залруулаараа. Сайн бол та сайн байна. Ингээ хоёр дахь асуулт нь юу вэ гэвэл миний би өөрөө те борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнтэй 100% итгэлтэй байна уу гэдгийг өөрөөсөө асуугаараа. Хэрвээ жоохон л 100-аас бага 100% итгэлж чадахгүй байгаа тохиолдолд та түүнийгээ засаж залруулаарай. Тэгээд өөртөө 100% итгэлтэй байх тэр арга юу байна түүнийг хайж засаж залруулаараа. Ингээ 3 дахь асуулт юу вэ гэвэл таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахад амархан байна уу? Маш энгийн амархан байна уу гэдгийг асуугаараа. Хэрвээ өөрөө мэдэхгүй байгаа тохиолдолд өөр хүмүүсийг тэр одоо найзынхаа ч юм уу гэрийнхнийхаа ч юм уу ийшээ энэ вебсайт руу ороод юм худалдаад авах гад үзтээ амархан байна уу эсвэл жоохон бэрхшээлтэй байна уу гэдгийг асуугаад үзээрэй. Нэг буюу 2 3 4 олон хүнээс асууснаас амархан байна уу хэцүү байна уу нэгсэндээ 1-ээс 10-ын хооронд аль оноог нь өгөх вэ та авахд маш хэлбэр гэвэл нэг хэцүү гэвэл 10 тэр дунд бол 6 юм уу 4 юм аль нэг нь өгч байна вэ гэдгийг асуугаад мэдэж авах бас боломжтой шүү. За тэгэхээр энэ бичлэг танд жоохон ч гэсэн тус болсон байх гэж бодож байна. Хэрвээ таалагдсан бол лайк өгөөрэй, доор subscribe хийгээрэй миний YouTube channel. Би YouTube channel subscribe хийснээр та бизнесийн, фитнесийн, хувийн амжилтын тухай бичлэгүүдийг цаг тухай үед нь хүлээж авах болно. Хүсхийхөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Дараагийн бичлэг хүртэл баярлалаа.